За тэгээд за 6 сарын 8-ны өдрийн одоо бичлэгээ орууллаа. За тэгээд өмнө 7-ны ерөнхийдөө мэдлэг дээр бол ерөөсө тоолж баршгүй олон одоо амьтад болвол байдаг. Эдгээр нь бол ерөөсөө одоо хязгааргүй ухамсарын одоо өөрийнх нь дүрс хэлбэрээр илэрч байгаа илэрлүүд нэ гэж хэлжсэн тий. За тэгээ эдгээр нь ингээд ямар төлөвт ямар цаг хугацаанд одоо ямар одоо төвшөнд ингэж байдаг вэ гэдгийг ерөнхийдөө одоо ингээд гоё багш энэ гоё дэлгэрүүлж хэлж өгсөн байсан. За тэгээд ингээ үргэлжлүүлээ дараагийн мэдлэг маань болохоор энэ одоо эдгээр энэ одоо энэ бүхэн гэж байгаа. Энэ бүхэн зөвхөн төгс одоо дээд ухамсарыг хэлж байгаа юм байна. Энэ бүхэн зөвхөн надаар ингэж дамжиж бий болсон гэж. Тэгээ надаар хүрээлэгдсэн байгаа эдгээр нь. Тэгээ надаас ерөөсөө тусдаа салангад биш ээ гэж хэлж. Энэ бол миний одоо бүрэн төгс төгөлдөр байдлаар одоо миний дотор ингэж оршин тогтнодог гэж хэлсэн байгаа юм. Энэ бол нөгөө санскритээр бичсэн үгэнтэй. Тэгээ бас өөртөө үргэлжлүүлээд хэлж байна. Одоо эдгээр нь бол одоо үл оршигч нь тэрхүү үл оршигч нь гэж байгаа юм. Эхэнд болон төгсгөл гэж байдаггүй гэж. Тэгэхээр бас багш хэлдэг шүү дээ. Энэ ертөнцийн хүний амьдралын одоо энэ дэлхийн ертөнцийн хизээ яг эхэлсэн юм бэ гэд тий. Тэнгүүд багш болоод энэ нөгөө бөмбөг шиг гэж хэлээд байдаг тий. Эхлэлж байхгүй, төгсгөлж байхгүй. Яг энэ бөмбөрцгийн хаанаас нь эхлэх, хаанаас нь төгсгөл гэдгийг бол харах боломжгүй юм бөөрөх юм чинь гэдэг. Энэнийг яг энэ дээр гэж хэлж өгсөн байна. Тэнгүүд энэ ядгүй гэхээр яг дунд нь яг одоо цаг дээр гэж байгаа. Яг одоо цаг дээр л оршин тогтнодгоо гэж хэлж байна гэж. Энэ ном судар. Тэгээ энэ бүхэн бол боддоор оршин тогтнодгүй юм байна. Энэ зөвхөн миний дотор оршин тогтнож байгаа гэдгийг л хар. Тийм ингээд харчих юм бол чамд тэр уу гашуу гэж тэр зүйл бол чамд одоо хүрч чадахгүй, чамд халдахгүй гэдэг чинь. Тэгээ бүх орчлон гэж байгаа. Түүний доторх бүх хуурмаг зүйлс. Үүний дотор хүний бие, эд хөрөнгө, эхнэр, хүүхэд, найз нөхөд гэх мэт бүхнийг нэг хүн бүтээхгүй гэдгийг мэдснээр тэднийг хайрлах эсвэл алдах гэж их санаа зовох хэрэггүй гэдэг чинь. Тэгэхээр тэднийг хайрлах эсвэл алдах гэж нэг их санаа зовох хэрэггүй гинэ. Хэрв тэр хуурмаг зүйлсийг хараад баярлаж тэдгэрийг алдахад зовлон мэдэрдэггүй бол тэрээр алдахад ч мөн адил аз жаргалгүй байхгүй. Хэрвээ тэр тэдгэрийг олж авах юм бол аз жаргалтай ч бас байхгүй л гэдэг чинь. Эд цөм ядгүйхэр өөрсдөө ирээл тэгээд буцаад цаг нь болохоор яваад өгчдөг. Тэгэхээр энд ингээд нөгөө өөрийгөө ингээд нөгөө одоо хавсаргаад гэх юм уу хит ингээд нөгөө гэд нэг цав шиг наалтчдаг гэдэг байгаа байхгүй. Яг тэр шиг ингээд лаваад ирэхээр л ядгүй гэхээр зовлон болчиход байдаг. Энэ ирээл буцаал явдаг зүйл дээр. Тэгээ энийг ингээд ойлгоцсон цагт яах вэ гэхээр аз жаргал хөгжил цэцгэлэлт гэж тэр зүйл нь бол бий болж идэгөө. Тэгэхээр хэрвээ одоо хүн одоо ингээд алтхаас айдаг тийм мөнх бусад одоо ингээд
одоо шунхаа зогсоохгүй болвол алтхаа сайгаал одоо мөнх бусад ингээд шунхаа зогсоохгүй болвол гэж юм те. Энэ бол одоо тэр сэтгэлийн тэр тэнцвэрт байдлыг бол ингээд бүрэн утгаар үгүй болгодог. Харин ухаалаг хүний мөн чанар нь яадаг вөхөр тэрхүү таашаалд шунхах явдлаас одоо тэр таашаал одоо хүсэл те эдгээр зүйлд бол автдаггүй. Энүүнээс бол хол байдаг гэдэг чинь. Тэгэхээр мунхаг хүний одоо мөн чанар гэх юм эсвэл зүгээр мунхаг хүн бол яадаггүй зүгээр л ерөнхийдөө таашаалал авахд л улаарад идэг гэж юм. Яагаад гэвэл тэр аль хэдийн тэр тийм шуналтай байгаад идэг гинэ. Тэгэл тэр хуурамч тэр зүйлстэй ахин дахин холбогдоод байх юм бол яадгүй гэхээр муу мухад улам бүр гүнзгий умбаад энэ хүсэл ташаалаас илүү энүүнээсээ ерөөсө хизээч ангижрахгүй шүү гэдэг чинь. Тэгээд Рама хязгааргүй ухамсар нь өөрөө оршин тогтнодог бөгөөд энэ дотор гаднах бүхнийг нэвт шингээдгээ. Өөрийгөө танин мэдэх мэдлэгт хүр. Ухамсар эсвэл өөрийгөө хязгаарсан нөхцөл байдал оршин тогтнодог мэргэн хүн нь энэ бүхэн өөрийнх нь дотор буюу гадна хоосон орон зай тохиолддог бодит зүйл мэт байдаг. Тэгээ өөр Рама гэд хэлж байна. Оюун санааны нөхцлөөс үүдэлтэй энэхүү одоо ингэж энэ зовлонд ингэж унахаас живхээс аврагдсан хүн л мэрэгэн ухаанаараа одоо ийм сал завь гэдэг те мэрэгэн ухаанаараа олж автгаа гэдэг чинь. Мэрэгэн ухаан бол таныг одоо багшилдагч одоо жакет чинь шүү. Одоо бороо ороход таныг борооноос хамгаалдаг шүхэр чинь шүү гэж хэлээд байгаа тий. Тэгэхээр ийм одоо өөрийнхөө ухамсартаа ингээд байж байгаа хүн болвол яадгүй хэрэг тэр одоо энэ ухамсарын одоо хурц ирээрээ одоо энэ одоо мунхаг энэ зүйлийг үйлийг бол одоо ирээрээ тас авчдаг гэж юм. Тэгэж одоо өөрийнхөө мөн чанарыг шалгадаг. За энэ бол яадгүй хэр жинхэнэ одоо оюун санаа нь одоо өөрийнх нь тэр хүний түүний оюун санаа нь ухамсартай одоо бат бөх байгааг харуулж байгаа гэж. Тэгээ орчлон ертөнцөнд гэгээрсэн мэрэгтэй хувьд бол амьд байдаг. Тэд төгс хязгааргүй ухамсарыг өөрийн мөн чанарыг мэддэг. Тэд энэ орчлон дах болон бүх оршихуун тухай мэдлэгийг үгүйсгдэггүй. Тэгээд Рама чи өөрийгөө танин мэдсэн тэгээд мөн амгалан байна гэдэг чинь. За ингэж өндөрлөж.